Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Клиник сэтгэл зүйч Хонгорцол байна. Өнөөдөр та бүхэндээ дунд насны хямралын талаарх зөвлөгөөг хүргэх гэж байна. Дунд нас гэдэгт 40-с 55 насыг хамааруулж байгаа ч гэсэндээ хувь хүний онцлог ялгаатай байдлаас шалтгаалаад харилцан өөр насанд илэрч болтгоо. Нэгдүгээр дунд насны онцлог юу вэ? Сэтгэл судлаач Левинсоны хийснээр дунд насны хямрал нь эрэгтэйчүүдэд 40 насны ихэнх үед тохиолддог бол эмэгтэйчүүдэд 40 насны сүүл буюу 50 насны ихэнх үед тохиолддог. Эмэгтэйчүүдийн хувьд үр хүүхдүүдээ өсгөн хүмүүжүүлэх үүрэг роллоос чөлөөлөгдсөний дараа илүү хувь хүн дээр анхаарах, өөрийнхөө асуудал дээр төвлөрөх ийм үе дээр хямрал тохиолддог гэж үзсэн. Энэ насан дээр мөн цэвэршилт явагддаг байгаа. Дунд насны онцлог юу вэ гэхээр эхнийх нь өөрийгөө хүлээн зөвшөөрсөн байдаг. Өөрийнхөө давуу болон сул талыг хүлээн зөвшөөрч өөртөө болон амьдрал тааламжтай ханддаг. Түүнчлэн бие даасан байдаг. Бусдын хүлээлт, бусдад таалагдах гэхээс илүүтэй өөрийнхөө сонголт шийдвэрээр амьдралд ханддаг байгаа. Түүнчлэн даван туулах чадвар сайн байдаг. Альва амьдралын тэр саад бэрхшээл, үүрэг даалгаврыг болвол амархан түүнчлэн үр дүнтэйгээр шийдвэрлэж чаддаг байгаа. Хоёрдугаар сэтгэл зүйд ямар өөрчлөлт явагддаг вэ? Магадгүй та асууж байгаа бах. Яагаад энэ насан дээр ер нь хямрал тохиолддог юм бэ гэж. Тэгэхээр энэ үе дээр болохоор амьдралын чухал үйл явдлууд тохиолддог. Үүнд үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, ажил карьерийн хувьд дээд цэгт хүрэх, түүнчлэн тэтгэврт гарах бэлтгэл үе байдаг. Тэгэхээр энд болохоор эдгээр үйл явдлуудад дасан зохицох, амжилттайгаар даван туулах шаардлага байдаг гэсэн. Зарим хүмүүсийн хувьд энэ үед болохоор эрс шийдвэрүүдийг гаргадаг. Үүнд гэх юм салах, дахин гэрлэх, мэргэжлээ солих, амьдралын хэв маягаа өөрчлөх гэх мэт. Түүнчлэн энэ үе дээр бие махбод болоод сэтгэл зүйн хувьд удаашарч тэнхээ барагдах юм үе байдаг. Энэ насыг зөөрлөх юм бол өдрөөр бид нар зөөрлөх юм бол яг нэг үдээс хойш болж байгаа юм шиг тийм ээ. Залуу насан дээр бол илүү их эрч хүчтэй байдаг байсан бол дунд насан дээр хүрээд ирэхээрээ илүү их удаашарч тэнхээ эрч хүч барагдах ийм мэдрэмж бол төрдөг байгаа. Тэгээд ирэхээр яадаг вэ гэхээр мэдээж царай төрх өөрчлөгдөн, бие махбодын хэлбэр галбар өөрчлөгдөн, түүнчлэн эрч хүч сулран, өөрийгөө магадгүй хөгширч байна гэж бодох ийм үе байдаг гэсэн. Гуравдугаарт ололт амжилтыг тэгвэл хэрхэн авч үздэг юм бэ? Тэгэхээр сэтгэл судлаач Левинсон бас үзсэн байдаг. Энэ насан дээр залуу насандаа тавьж исэн зорилгоудаа хэрхэн хүрж байна вэ гэдгээр өөрийнхөө ололт амжилтыг энэ насан дээр хэмжиж үздэг байна гэсэн. Энэ бас насан дээр хүмүүс өөрийгөө ололт амжилттай бай, эсвэл шилдэгэн бай гэж хүсэж хичээхээс илүүтэй одоогийн үүрэг ролоо хэр сайн гүйцэтгэж байна гэдгээр бас ололт амжилтыг хэмждэг байгаа. Одоогийн үүрэг рол гэхээр мэдээж хэрэг хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, сайн хань байх, ажлаа сайн хийж гүйцэтгэх гэх мэтчлэн. Түүнчлэн эрүүл байх юмсан, өдөр тутмын амьдралынхаа хэрэгцээг хангах, хүүхдээ сайн боловсрал, мэргэжил эзэмшүүлээ гэдэг дээр бол илүү анхаардаг байгаа. Тэгвэл дөрөвдүгээрт сэтгэл зүйн эрүүл мэндэд энэ насан дээр хэрхэн анхаарах вэ гэхээр нэгдүгээрт мэдээж хэрэг эрүүл мэндэд анхаарах буюу дасгал хөдөлгөөн хийх. Өдөр тутамдаа дасгал хөдөлгөөн хийх буюу
үүнд одоо алхах байж болно. За бүжиглэх өөрийнхөө одоо дуртай, хийх дуртай тэр дасгал хөдөлгөөнийг хийх тийм ээ. Сэлэх зэрэг маань бие болоо сэтгэл зүйн эрүүл мэндэд мэдээж чухал ач холбогдолтой байгаа. Хоёрдугаар ойр дотныхоо одоо харилцааг сайжруулах. За ойр дотны харилцаа гэдэг маань мэдээж хэрэг одоо хантайгаа харилцаа, үр хүүхдүүд, за төрсэн аав ээж, найз нөхөд, за ажлын хамт олон гэх мэт эдгээр харилцаа нь танд тааламжтай одоо мэдрэмж төрүүлж гинөө эсвэл тааламжгүй мэдрэмж төрүүлж гинөө гэдгийг анзаараад үзээрэй. За энэ одоо ойр дотныхонтой харилцаа маань бидний одоо сэтгэл санаа хямралтай байх уу, түгших үү, сэтгэл гутралтай байх уу гэдэгт гол нөлөөлдөг хүчин зүйлүүд байдаг. Эдгээр харилцаа маань одоо тааламжгүй мэдрэмж төрүүлж байгаа болвол энэ маань одоо сэтгэл санаанд одоо нөлөөлдөг учраас хэрхэн одоо сайжруулах вэ гэдэг тал дээр анхаарах. Ялангуяа одоо гэрлэлтийн харилцаа нь тухайн хүний одоо сэтгэл зүйн эрүүл мэндэд чухал нөлөөтэй гэж үзсэн байдаг. Тийм учраас хантайгаа одоо харилцаагаа сайжруулах тал дээр илүү бас анхаараарай гэж зөвлөе. Дараагийнх нь болохоор олон үүрэг ролоо сайн гүйцэтгэх тал дээр анхаарах. За олон үүрэг рол гэдэг дээр би түрүүн та бүхэндээ хэлсэн тийм ээ. Сайн одоо аав байх, сайн ээж байх. За одоо сайн одоо хань байх. За өөрийнхөө одоо аав ээжийг асран халамжлах гэдэг юм уу. Эдгээр үүрэг ролоо та хэрвээ сайн гүйцэтгэж байх юм бол энэ нь одоо таны сэтгцийн эрүүл мэндэд бол тустай гэсэн. За дараагийнх нь үнэхээр та шаардлагатай болвол мэргэжлийн сэтгэл зүйн одоо тусламж үйлчилгээг аваарай. Энэ маань таны сэтгэл зүйн одоо эрүүл мэндэд тустай улмаар одоо та илүү аз жаргалтай одоо амьдрч чаднаа гэсэн үг. Мөн энэ насан дээр болвол амьдралын одоо үнцэн утга учирыг илүү хайдаг учраас энэ одоо сэтгэл зүйн эрүүл мэндтэй одоо анхаарах нь таныг аз жаргалтай урт удаан одоо амьдрах гол их сурвалж болно. За тэгээ та бүхэндээ амжилт хүсье. Анхаарал хандуулсанд баярлалаа.